Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Хүн төрөлхтний цаг тоглолоор шинэ он гарахад цөөн хоног үлдлээ. Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын салбар томоохон өөрчлөлт, шинжилгээ хийж иргэндээ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулсан нэгэн оныг үзэж байна. Асарч буй жилийг эргэн харахад амжилт, ололт, алдаа дутагдал аль аль нь бий тэдгээрийг дэнсэлж болж бүтэж байгааг нь үргэлжлүүлэх, чиг шугамаа тодорхойлохоос гадна засаж залруулах зүйлд нь анхаарах нь аль салбарт чухал хэрэгтэй маа. Ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар улирч буй ондоо чухам юу хийж бүтээснийг бас юуг онцолж шинжилгээний төлөө ахис дэвшлийн төлөө хэрхэн ажилласныг хамтдаа үздэцгээе. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар стратегийн худалдан авч болсноор эрүүл мэндийн байгууллагуудаас чанартай тусламж үйлчлэгийг худалдан авч эргэн даатгуулагчдад хүргэдэг боллоо. Өнгөрсөн оны 8 сард улсын хурлын ээлжид бус чуулганаар эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль эрх зүйн орчим, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадварчуулах чиглэсэн чухал хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм а. Ингэснээр бүх төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон юм. Эрүүл мэндийн багц хуулиудад өөрчлөлт орж, эрүүл мэндийн даатгалын сан дээр эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг улсын төсвийг нийлүүлснээр стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн байгаа. За ингэснээр дээрх хувь хэмжээ 60 гаруй хувьд хүрснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хуваагдмал байдлыг бууруулах, за сангийн нөөц ашиглалтыг сайжруулах, эргэн даатгуулагчийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эмнэлэг зүйн тон нотлохоонд суурилсан, за эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг нийт ард иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас үүдэлтэй санхүүгийн эрсдлээс эргэн даатгуулагчаа хамгаалах боломжийг бий болгосон. Манай ээж одоо 54 настай 3 дугаар эмнэлгийн тархины судасны хагалгаанд 2 удаагийн давтамжтай орсон байгаа. Үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас үн төлбөргүй болгож өгсөн нь одоо арга гэрийнхэнд нь маш тийм хөнгөвчлсөн байдалтай тусж байгаад маш их баяртай байгаа. Бид нэр ингэж хөнгөлснийхаа үр дүнд одоо нэмэлтээр одоо нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэх те витамин амин дэмүүдээ хэрэглэх боломжтой болчиход байна. Ийхүү эргэн даатгуулагчид төрийн өмчийн болон хувийн хвшлийн аль эрүүл мэндийн байгууллагаас бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалаар авах боломж бүрдээс гадна эрүүл мэндийн байгууллага хоорондын өрсөлдөөнийг дэмжин чанарыг сайжруулах, даатгуулагч иргэдэд өргөл сонголтыг бий болгох зэрэг олон эерэг үр дүнгууд гарсаар байна. Эрүүл мэндийн салбар талаас одоо ямар давуу тал байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагууд маань одоо өөрсдөө үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тоог нь нэмэгдүүлж илүү сайн чанартай тусламж үйлчилгээ олныг үзүүлснээрээ одоо гүйцэтгэлээрээ санхүүжилт нь одоо өмнөхөөсөө илүү их болох. Энэнтэйгээ холбоотойгоор эргээд одоо хүний нөөцөө чадахжуулах, за эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин нөхцөлийг сайжруулах. Одоо өөрсдийнхөө санхүүгийн байдлыг одоо улам батжуулж бэхжүүлж авах бүрэн боломжинд бүрдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын салбарт энэ онд хэрэгжсэн томоохон өөрчлөлт, шинжилгэүүдийн нэг бол яхаарахгүй эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай 03 дугаар тогтоол юм а. Тус тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэдийг хамгийн их санхүүгийн эрсдэлд оруулдаг харвалт, шигдээс, хавдар, түлэгдэл, төрөлхийн гажиг зэрэг тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% бүрэн хариуцдаг боллоо.
Тус тогтоолын хүрээнд 562 оншийн бүлгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар тусгасан бөгөөд үүнээс 230 оншийн бүлэгт иргэн даатгуулагч ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж нэгдсэн юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах иргэдийн бүх төрлийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% бүрэн хариуцах зохицуулалтыг мөн хийлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн 3 дугаар тогтоолыг одоо 2021 онд бол шинээр батлан хэрэгжүүлсэн. Жагсаалтаа шинжилсэн батлагтаа бол хэд хэдэн зарчмыг бол баримтлсан байгаа. Юуны төрөнд одоо иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн улмаас одоо үүсээд байгаа тэр санхүүгийн дарамтыг бууруулах бол зарчмыг баримтлсан. Амь насыг одоо зайлшгүй аврах шаардлагатай тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан бол 100% хариуцдаг болсон байна. Ийхүү эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол амжилттай хэрэгжиж, даатгуулагч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, амьдралын чанарыг сайжруулахаас гадна эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжиж хэлснээр салбарын хөгжил дэвшилтж эерэг үр дүн авчирч байгааг эмч эмнэлгийн ажилчид онцолж байна. Улсын 3 дугаар тэмүүлгийн мэдрэлийн мэдслийн тасах нь өнөөдөр улсын хэмжээнд тарих нуруу нугасны мэс заслын 90 орчим хувийг бол одоо эмчилгээ, мэс заслын эмчилгээ үзүүлж, үйлчилгээ үзүүлдэг Монголынхон ард түмэнд. Өмнө нь бид энд ажиллаж явах хугацаанд бид нар өндөр өртөгт гэдэг зүйлээр одоо энэ шинэ даатгалын хууль хэрэгжихээс өмнө тэр хуулийн дагуу ажилладаг байсан. Өндөр өртөгтөөр бид нар яадаг вэ гэсэн гэхлээр хагалгааны өндөр өртөгтөд ирж байгаа бүх хэрэглэгдэхүүний 70-80% нь одоо улс дагаад 20-30% нь хувь хүн төлдөг байсан. Шинэ эрүүл мэндийн даатгалын энэ хууль хэрэгжснээр одоо 10-аас харуулж байна. Энэ хугацаанд ямар одоо үр дүн ард түмэнд нөлөө үзүүлж байна вэ гэхлээр хувь хүнээс ерөөсөө төлбөр мөнгө гарахаарг болцсон. Даатгалын ороод амжилттай болсон сайхан болсон одоо эрүүл сарвал сайхан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас тархины гурсын хагалгааг 100% төлдөг болсон юм байна. Ингээд манай хамаатны хүн хагалгаанд ороод ямар ч мөнгө төлөлгүй эрүүл сарвал болоод гарч ирсэнд маш их баярлсан талархснаа илэрхийлье. Ийхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, нэр төрөл сайжирч, хувь хүнээс гарах төлбөрийн хэмжээ багасан, эмнэлгийн хүлээгдэл буурч, хүртээмж нэмэгдсэн зэрэг иргэд эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг бодитоор хүртэх боломж бүрэн нээгдэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 180 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. Эрүүл мэндийн даатгалын салбарт санхүүжилтийн шинжилэл хийгдхээс өмнө даатгуулагч иргэн 13 нэр төрлийн тусламж үйлчилгээнээс жилд 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байсан. Харин одоо ямар нэгэн үнийн хязгаарлалтгүйгээр бүх төрлийн тусламж үйлчилгээг 70-100% даатгалаараа хөнгөлүүлэн авах боломж бүрдээд байна. Энэ онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхарсан тоогоор 10,395 мянган даатгуулагч иргэдийн авсан тусламж үйлчилгээнд 1,80 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцож гэрээ бүхий 2,577 эрүүл мэндийн байгууллагад олгоод байна. Хувийн хвшлийн эрүүл мэндийн салбаруудад бол энэ тийм шинэ эрүүл мэндийн даатгалын журмаар бол өвчтнөөс одоо гарах бэлэн мөнгөний хэмжээ эрс багасж байгаа гэсэн. За ер нь бол 40-50%-аар одоо багасж байгаа. Ингэснээрээ өвчтөнд одоо үзүүлэх санхүүгийн дарамтыг бол одоо эрс буулгаж байгаа юм. За зарим нэгэн одоо өндөр өртөгтэй урд өмнө нь одоо энэ өртгөөсөө болоод тусламж үйлчилгээ авч чаддгүй байсан зарим нэгэн өвчтнүүдийг бол энэ тийм ээ 100% төр дааснаар өвчтөн бол үн төлбөргүйгээр эмчилгээ үйлчилгээ авах боломж нэгдэж байгаа гэсэн үг байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын салбарын шинжилэл нь зөвхөн даатгуулагч иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцаад зогсохгүй, эрүүл мэндийн байгууллагууд санхүүгийн хувьд бие даасан байгууллага болж даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нэгдсэн юм. 2021 оны 1 сараас эхлээд энэ Эмдүүсийн 03 дугаар тогтоол гэж энэ эрүүл мэндийн даатгалын шинэ одоо систем рүү шилжиж орж ирснээр эмчнэр биднэрт нэг талаас
маш одоо ажиллах таатай сайхан орчин бүрдэж байна гэсэн. Яагаад тэгэхээр үзүүлсэн хүн болгон хэрвээ тэр хүн донортой бол тархины өвөлтэй донор бий болсон тухайн цаг хугацаанд бид бүхэн бол тэр улсуудад бүгдэнд нь тусламж үйлчилгээ үзүүлэх буюу нөгөө нэг нүдэн дээр одоо алдаад байдаг гэр бүлүүд алдаад байсан өвчтнүүдэд бол бид бүхэн эмчлэх юм сайхан таатай орчин бүрдэж ирж байгаа. Нэг талаас. За нөгөө талаас бас энд маань одоогоор бол Монгол улсын хэмжээнд 2 илэг шилжүүлэн суулгах төв байна. За мөн дараагийн одоо их нялхас за бусад бас мөн хувийн эмнэлгүүд болохоор бас мөн энэ хагалгааг хийх боломж нөхцөл бүрдэж байна гэдэг маань бас нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага маань харьцангуй одоо гүйцэтгэлээрээ санхүүжаад эхлэхээр өөрсдийнхөө чадамжийг эмч ажилчид тоног төхөөрөмжийг одоо сайжруулах бүрэн бололцоо олгож байгаа буюу ийм байдлууд үүсэж байгаа нь бол эрүүл мэндийн салбар маань дараагийн цоошин шатанд ирж байгаагийн маш гайхалтай сайхан цаг хугацаа байсан юм аа. Коронавирус талбар COVID-19-ийн үед үзүүлэх цогц тусламж үйлчлэгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% өргөн хариуцж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар COVID-19 цар тахлын үед үзүүлэх гэрийн эргэлт, хэвтүүлэн эмчлэг, дархлаажуулалт, сорьц цуглуулах, шинжлэх зэрэг 5 төрлийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 368.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэрээд эрүүл мэндийн байгууллагуудад олголоо. Эрүүл мэндийн даатгалаас нэмэлт санхүүжилт авснараа өрхийн эрүүл мэндийн төвд багаж тоног төхөөрөмжийн нэр төрлийг нэмэгдүүлж иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч сувилагч нарыг чадахжуулах, мэрэгшүүлэх, дадлагжуулах бүрэн боломжтой болж байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч сувилагч нар маань үндсэн үйл ажиллагаанаас гадна нэмэлт үйл ажиллагаа явуулж байгаа учраас гүйцэтгэлийн нэмэлт цалинг авдаг болсон байна. Ингэснээр тухайн ажлагчид маань доктор сургалтад ажиллах, нийгмийн асуудлаа шийдвэрлэх, нийгэм баталгаагаа сайжруулах зэрэг цаашаалтай талууд ажиглагдж байна. Эрүүл мэндийн даатгалын салбарт цахим технологийн шинжилэлт хийлээ. Монгол Улсын засгийн газраас цахим үндэстэн болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд иргэд олон нийтэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхаа чирэгдэлгүй хүргэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын цахим системийг хөгжүүлэх хүрээнд гэрээд эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээлэл солилцох реал-тайм програмыг ашиглаж байгаа бөгөөд гүйцэтгэлийн нийгэмжлэл өргөсөм тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн COVID-19-ийн тусламж үйлчилгээний мэдээлэл зэргийг цахимжууллаа. Түүнчлэн төр хариуцах иргэдийн шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системд нэгтгэн оруулж, иргэн даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2021 онд бол нэлээд ажлуудыг зохион байгуулж ажилласан байгаа. Хуулийн шинжилгээр бол бид нэр 21 онд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлдэг тусламж үйлчилгээг санхүүжилтийн хэлбэрийг төжигээр шинжилсэн байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ шинжиллийн хүрээнд бол даатгалын сангаас үзүүлдэг тусламж үйлчилгээг иргэд болон эрүүл мэндийн даатгалын байгууллагатай харьцаж буй эрүүл мэндийн байгууллагуудтай бол хурдан шуурхай солилцох энэ боломжийг бүрдүүлэхээр бол ажиллаж байна. Түүнчлэн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ даатгал, баримт зэрэг гар утасны ахуалаг аппликейшнуудаар дамжуулан 20-30 минутын дотор төлөх боломжтой боллоо. Ингэснээр даатгуулагч иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байгаа газраасаа хурдан шуурхай төлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ цаг алдалгүй авах боломж нэгдсэн юм а. Гэрээд эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн хяналтыг шин шатанд гаргаж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээд эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэл тулгуурлан санхүүжилт олгодог болсонтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэл жагсаалтыг сар бүрийн 1-5 өдрүүдэд инвойсад
EMD-цэг, ГӨВ цэгийн цахим хаягаар хүлээн авч нэхэмжлэл хүлээн авсан талаар тухайн цаг мөчид хариу мэдэгдэн эргэн холбоог сайжрууллаа. Нэхэмжлэлийг хянахдаа олон улсын эмнэлэг зүйн up-to-date программыг ашиглан олон улсын эмнэлэг зүйн удирдамж, Монгол улсын эмнэлэг зүйн удирдамж стандарт зааврыг баримтлан ерөнхий болон эмнэлэг зүйн 223 өвчнээ шалгуурын дагуу нэхэмжлэлийн хяналтыг хийж байна. Салбарын шинжилтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын байгууллага стратеги худалдаа авахчид энэ жил нэхэмжлэлийн цахим хяналтыг хэрэгжүүлж ажиллаа. За өмнө эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт хоёр их үүсвэртэй байсан. Энэ жил бол нэг худалдаа авахчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор бид нар эрүүл мэндийн байгууллагуудын чанартай тусламж үйлчлэгийг иргэн даатгуулагчийн өмнөөс худалдаж авч ажиллаж байна. Ингэхдээ шинжилгээ ухааны нотлогоонд тулгуурласан эмнэлэг зүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, даатгуулагч төвтэй тусламж үйлчлэгийг худалдаж авч ажиллаа. Түүнчлэн нэхэмжлэлийн цахим наривчилсан нэмэлт хяналтыг цогцоор хийж шинжилгээ ухааны нотлогоонд суурилсан эмнэлэг зүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын цар хүрээг өргөжүүлж, төрийн өмчийн болон хувийн хөвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2021 онд магадлан итгэмжлэгдсэн төрийн болон хувийн хөвшлийн 843 эрүүл мэндийн байгууллага 1731 эмийн сантай гэрээ байгуулан эний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Үүнээс төрийн өмчийн 74, хувийн хөвшлийн 197, 48 рашаа совилал, өргөсөн тосгоны 527 эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлсэн 206 иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шуурхаа шийдвэрлэн 54.3 сая төгрөгийг иргэн даатгуулагчдад буцаан олгууллаа. Хөнгөлөлттэй эмийн хүртээмж сайжрлаа. Даатгуулагч иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашигладаг тусламж үйлчилгээ бол эмийн үнийн хөнгөлөлт байдаг. Жил орчмын өмнө иргэд хэрэгцээтэй эмээ хөнгөлөлттэй үнээр худалдан авахын тулд сар бүр дугаарлах, жорыг зөвхөн анхан шатны эмнэлгийн эмч бичих, зөвхөн харьяа дүүргийнхээ эмийн сангаас худалдан авах зэрэг хүндрэлтэй олон асуудалтай нүүр тулдаг байсан. 2021 онд энэ байдлыг засаж даатгуулагч иргэд хэрэгцээтэй эмээх хүссэн үедээ бүх шатлын эмчээр бичүүлэн өөрт ойр байрлах эмийн сангуудаас худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөнгөлөлттэй эм авахд бол ер нь өглөө 12-оор ирж очрлж халаан болж хөнгөлөлттэй эм авдаг байсан. Одоо сайхан болсон. Эмээ авахд хялбар болсон байна. Шууд өрхийн эмнэлэг дээрээс бичвэлэл шууд энэчээс авахд ерөөсөө ямар ч одоо хүндрэл байхгүй болсон байна. Оочр байхгүй болсон байна. Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй эм авахд одоо хялбар болсон шүү дээ. Иргэд эмээ авахд маш хүндрэлтэй байдаг байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад төсөв хуваарлдаг. За тэр багахан төсөв нь бол өдөртөө дуусчдаг. Иргэд эмээ авах гэж өглөө 5-6 цагаас ирж эмийн санд очролдог байсан. 0-3 доод тогтоол хэрэгжсэнээс энэ байдал алгуулж иргэд зөвхөн өрхийн эмнэлэг биш лавлгаа шатлалын эмч нараар эрүүл мэндийн даатгалын жороор өдөр болгон эмээ бичиж заах нөхцөл болцоог бүрдүүлж өгсөн. Ийхүү даатгуулагч иргэд хөнгөлөлттэй эмийн шинжилсэн жагсаалтын дагуу 574 нэр төрлийн эмийг 20-80% хөнгөлөлттэй үнээр өөрт ойр байрлах 1731 эмийн сангаас хүссэн үедээ хурууныхийгээ урамшуулан авах боломж нэгдсэн. Түүнчлэн хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулж, цахимжоор бичих хэрэгтэй эмчийн тоог нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9800 гаруй эмч хөнгөлөлттэй эмийн цахимжоорыг бичиж байна. Орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг сайжрууллаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тэг 3 дугаар тогтоол батлагдаж, эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих болсонтой холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд төрөлцсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүдийн үзүүлдэг тусламж үйлчилгээ мэс заслыг аймаг орон нутагта нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулах зорилгоор 21 аймаг 2 дүүргийн эрүүл мэндийн даатгалын нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Ховд аймагт эрүүл мэндийн даатгалын одоо хэлсэн байна. 76 гэрээвхийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээхийн ажиллаж байгаа. Тэгэхээр одоо 2021 оны 3 сарын 1-ээс одоо 03 доор тогтоол энэ гүзийн 03 доор тогтоолыг бас хэрэгжүүлж гүйцэтгэлийн одоо санхүүжилтийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. За Хэнтэй аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсэн бол нийт 76 эрүүл мэндийн байгууллагатай
гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс бол өрхийн эмнэлэг 2, лаглахаа шатлалын эмнэлэг 3, за сумын эрүүл мэндийн төв 21, за эмийн сан 46 байгуулж байна. Байгууллагад гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хэрэглэгчтэй харилцах төвийн 1813 63 дугаард 100,000 гаруй дуудлага хүлээн авч даатгуулагч иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллалаа. Эрүүл мэндийн даатгалын хүртэн амж сайжрахын хэрээр даатгуулагч иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын хэрэглэгчтэй харилцах төвийн 1813 63 даатгууцыг ажилуулж өдөрт 1000-аас 1500 гаруй дуудлага хүлээн авч нэгж иргэний асуудлыг орхигдуулахгүй тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сайн байна уу? Сайн байна. Эрүүл мэндийн даатгал. Нийт дуудлагын 80 гаруй хувийг шимтгэлдүүлэлт иргэний овог нэр зурсан болон төр хариуцах иргэдийн мэдээллийг цахим системд бүртгүүлэх зэрэг асуудлууд эзэлж байна. За 1813 63 лав утасны хувьд өдөр бүр 6 оператор иргэн даатгуулагчдад утсаар зөвлөгөө мэдээллийг тасралтгүй хүргэн ажилдаг. За түүнээс гадна хэрэглэгчтэй харилцах төвөөр өдөр тутамдаа 300-аас 400 иргэн биеэр үрж үйлчлүүлдэг байгаа. Эдгээр иргэдийн асуудлыг газар дээр нь түргэн шуурхай хүндрэлт хэрэглэгөө шийдвэрлэхэд бол бид гол анхаарлаа хандуулан ажилладаг байгаа. За 2021 оны хувьд манай хэрэглэгчтэй харилцах төв лав утасныхаа ачааллыг бууруулах, за иргэн даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын мэдээллийг ямар нэгэн хүлээдэлгүй түргэн шуурхай хүргэх гол анхаарлаа хандуулан техникийн өргөтгөлийг хийж 25 шугамыг лавлгатандаа нэмсэн байгаа. За ингэснээр манайхаа хандаж байгаа нэг чирээний дуудлага алдалгүй одоо манай цахим систем бүртгэгдээд операторууд манай 10-аас 15 минутад бол эргэн холбогдож тухайн иргэний асуудлыг шийдвэрлэх ийм боломж бүрдээд байна. За бид манайх руу хандаж байгаа зөвхөн дотоод чиглэл бус одоо гадаад чиглэлд бусад иргэн даатгуулагчдад бол мэдээллийг тасралтгүй хүргэх эрүүл мэндийн даатгалын амьдлаг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд бол мөн анхаарал ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг онцлогооны вакцины тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй мэндийн байгууллагуудаар үйлчилгээ авах боломжтой. Иргэн даатгуулагч та бүхэн шимтгэлээ төлөхдөө e-баримт, e-даатгал аппликейшнаар төлөвлөл 1-2 цагийн дотор Иргэн даатгуулагч та бүхэн маань эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлснөөр учирч болсгүй санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой. За 2021 оны хувьд бид 1100 гаруй эрүүл мэндийн даатгалтай холбоотой контентийг нийгмийн бүхэл одоо сүлжээгээр дамжуулан түгэн ажиллаа. За үүн дотор бол энэ оны хувьд шууд за лайв 5 гараг бүрт хүрэхээс гадна за нэг сэдв, нэг тайлбар, эрүүл мэндийн даатгалын статистик зэрэг олон контентын хэлбэрээр бол мэдээллийг түгэн ажиллаа. За тухайлх юм бол даатгуулагч иргэд маань манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Facebook хуудас болон 1813 63 лав хуудасны автомат хариулагч чат ботуудаас өөрийнхөө хүссэн үедээ байгаа газраасаа хэрэгцээтэй мэдээлэл авах ийм боломжоор хангагдсан байна. Бид та бүхэнд эрүүл мэндийн даатгалын салбарт 2021 онд хийсэн онцлог ажлуудаа томилон танилцууллаа. Мэдээж иргэн таны санал хүсэлт бүтээлч шүүмжлэл бид бүхний цаашдын ажилд хамгаас тустай бөгөөд энэ салбарын хаалга таны өмнө хизээд нээлттэй байх болно. Даатгуулагч таны төлсөн шимтгэл таны хайртай дотны хүмүүс болон өвчнөдөө шаналж яваа хэн нэгэн хүний амнаас эрүүл мэндийг хамгаалж амьдрал бэлгэлж байдаг юм а. Монгол улсын өрх бүр элэг бүтэн иргэн бүр эрүүл нэх байхыг хүсэн ёрой.